Энд хасаа 70 метр 78 кг сантиметр өндөртэй тамирчин маань нуруу оролцоо. 20 тамирчин маань тулааныг өргөжлүүлэн явагдаж байна. Тулаан эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань амжилттай таталснаар өөртөө 3 оноог авч байна. За Иран улсын тамирчин маань 2025 онд болсон насан туршидчдын дэлхийн авраг шалгаруулах тэмцээнд авраг авсан байгаа. За хоёр тамирчин маань бас Иран улсын тамирчин маань 58 кг хэмжээнд бас сүүлийн үед доод болоод байгаа ранкинг 1 номер тамирчин маань. Энэ бол өөрийнх нь бас нэрийн өшөлт. За тэгээд бас тамирчид маань түрүүний хэлсэнчлэн харж байгаа бол зайны мэдрэмжийг бас маш сайн ажиглаж байна. Нэг өшөлт хийгээд оноо авсан байгааг нөгөө нь байрандаа байх юм бол дараагийн хөдөлгөөн буюу юу ч хийж болно. За энэ бол өмнөх тоглолтууд дээр байн хийжсэн хөдөлгөөн байна. Нэг хамгаалаад дахиад авчлаа. Түрнээсээс нэг өөр хөдөлгөөн яваад шууд гарных нь хамгаалтанд дагуур сэтрээд яваад байгаа тийм ээ. Тэгжээж өөртөөс 2 оноо аваад байгаа. За онооны харьцаа 11-2. За хэрвээ Иран улсын тамирчин дахиад амжилттай 2 оноо авах юм бол онооны ил тав тухайн үеийг ялтаар өндөрлүүлэх нэ. За мэдээж Иран улсын тамирчин маань сүүлийн үед маш од болоод байгаа. Хөнгөн жингийн тамирчин за доод үеэс төрөн гарч ирж буюу шилдэг тамирчдын нэг байгаа. За мэдээж маш хөнгөн хүчтэй, за хурдтай, за хамгийн том давуу тал нь бол сонголттой байгаа. Тэгээ энэхүү тулаануудыг харах юм бол яг өөрийн техникээ бүрэн сайн үзүүлж, өрсөлдөгчтэй буулган авч за энэ аврагын алтан медалийн төлөөх тулаанд шалгарч гарч ирсэн. Яг хичааны бол бас Солонгос улсын залуу үеийн тамирчин. За эдний жин бол маш өрсөлдөөнтэй байдаг. 58 кг жин гэдэг бол за ян хичааны хувьд бол за 54 кг-аас дээш өсөж орж ирж байгаа шин залуу үеийн тамирчин байна. За энэ хүү тэмцээнээс бас эхний 8 билүү. Тий. За энэхүү насан туршидтын Азийн авраг шалгаруулах тэмцээний тулааны төрөлд эхний 7 байр эзэлсэн тамирчид маань Айчин Нагоя 2026 Азийн зуны наадамд оролцох эрхээ авч байгаа. За Пүмзэ буюу тоо дасгал эхний 2 өдөр болсон. Энэхүү Пүмзэд болохоор эхний 6 тамирчин маань эрхээ авчихсан байгаа. За пара тэквондо маань болохоор мөн эрхийн тэмцээн гэж тусдаа тэмцээний хамгийн сүүлийн өдөр зохион байгуулагддаг байгаа. Залуучуудын дэлхийн авраг, өсвөр үеийн дэлхийн авраг Иран улсын тамирчин Занди Абулфазл. За сая харсанчлан бол 15 онооны зөрүү гарсан. Онооны ил тав 12 гэдэг тийм ээ. Тэгээд финал дээр бол онооны ил тав гэж бол байдгүй. Тэнхүү тэмцээн нь Азийн авраг шалгаруулах тэмцээн нь G4 гэсэн англиар явж байгаа. За энэхүү тэмцээнээс алтан медаль авах юм бол за 40 оноог өөртөө цуглуулж чаднаа гэсэн. Ингэснээр Олимпийн эрхийн тэмцээнд бас эхний 3 байр маань Олимпийн эрхэд орох эрхтэй болчихсон гэсэн. G4 англи гэдэг бол мэдээж тэквондогийн спорт хичээлээ тамирчдын үед маш өндөр оноо олгодог төрөл байгаа. За тоглолт эхлээд удаагүй Иран улсын тамирчин маань гидсэн амжилттай 2 давтлаад онооны харьцааг 4 тэг болгож байна. За гоё. За бараг тоолооч яг бие хилэмжээр энэ ч гэсэн яа тамирчны ёс зүй гэж хэлэх үү эсвэл нөгөө хүндээс тэр зүүн дарамт очруулж байгаа гэдэг бол энэ жоохон туршлагатай хүний илүү хийж байгаа үйлдэл байна л да. Ян хичааны хувьд бол нас залуу тамирчин. Дөнгөж 21 настай юм байна. Тэгэхээр иймэрхүү үйлдэл дээр нөлөө авч магадгүй гэдэг байдлаас бас бие хилэмжээс үзүүлж байгаа. За тоглолтын 2 дугаар үе. За тоглолт дуусаад 1 минутын хугацаа 4-0 харьцаатай Бөмбөлийн тамирчин Зандигийн дамгол дэрт тэмцээн үргэлжлэн явагдаж байна. Солонгос улсын тамирчин маань хитрхи бас бие бариад байна уу да хөдөлгөөн болгоны алдааг нь хүлээгээд байх шиг. Адилхан мэргэжлийн тамирчид бол иймэрхүү алдааг хүлээхээс илүү тэр нөхцөлийг бүрдүүлэх тэр зүйлийг өөрөө төрүүлж хийх ёстой гэсэн. Оноох нөхцөлөө бүрдүүлэх ёстой гэсэн. Өөрийнх нь чаддаг зүйлийг хийх гээд хүлээгээд байх биш. Туслах хөдөлгөөн болов тэр жийл дур төлөлийн тэр заагаа ойр төлөх степ байна уу хүлээн ажиллагааны тэр болгоны хийж иж оноох үнцэн хөдөлгөөний явуулна. За нэг гацсан хөдөлгөөнд урд төлөө тэр холоос чирж орж ирээд Иран улсын тамирчин маань цээжинд нь оноочтой өшгөж байна. Яг энэ хүү бичлэгийг ингээд дэлгэцээр ингээд үзэж байхад бол их амархан оноо гараад багш юм тийм. Мэдээж 58 кг хэмжин бол дор хаяж 22 кг-аар дээш өшгөж иж
оноо гардаг. Цээж нь 5 кг-аас дээш толгойн тоол 5 кг-аас дээш өшөлж оноо гардаг. Тэгэхээр иймэрхүү хэмжээний хүчтэй өшөлж гин удаа л гэж ойрхон байгаа хүн л анзаарна байсан. Дэлгэцээр бол их л амархан харагдчихна. За сүүлийн 10 секунд. За гарын хамгаалтыг давуулаа орондгүй наад өгүүлэн хийснээр оноо маань 11-1 харьцаатай ян хичээн сайн нэгтэйгээр хожигдож байна. За 90 улсын тамирчин Зандийн хувьд аврагын алтан медалийг инхүү багтаа болсон өөртөө авч чадлаа. Ингээд тамирчтай халуун баяр хүргье. За өнгөрсөн жил 2025 онд бүгд найрамд Хятад ардаас дууссан насан туршидчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд төрүүлсэн. За анх удаага 2026 онд нэг жилийн дараа Улаанбаатарын дэвжээнд Аз ТV-ийн аварга боллоо. Баяр хүргэе. Насан туршидчдын дэлхийн аварга, Аз ТV-ийн аварга, залуучуудын дэлхийн аварга, өсвөр үеийн дэлхийн аварга, Иран улсын тамирчин Занди Аболфазл. For the attention of all athletes who is secured the bronze medals of today's weight categories, please be ready 4:15 at the C corner of